Танд баримтайгаа юу? Юу? Та баримттай ярьж байгаа. Галчаар ажиллаж байгаа гэж юу? Тэр чинь амралтын газар галч гэдэг нь юу гэсэн үг? Юу хийдэг? Энийг бол яг шүүхэн шийдвэр гүйцэтгэх эрхийн газрын дарга тийм тайлбар хийлээ. Та бол тэр амралтанд тэр хүнийг амраасан юм байна. Хоригдлыг галчаар амраасан байна. Галч болгож. Тэрийг өөрөө хүлээж шүрсэн үү? 2 сар шахам хугацаанд. За тэгвэл галчаар ажилласан гэж хэлж штэ. Тийм галч гэж хоригдл байдаг юм уу? Амралтын газар. Таны бас чуулганы эндэр дээрээс одоо сангийн сайдтай холбоодоос мэдээлэл юм ярьчих шиг болсон. Тэгэхээр яг ямар баримттайгаар нийцэлтэйгээр ингэж холбож тайлбарлаж байгаа вэ? Жавхлан сайдын сонгуулийн ерхий менежер нь ямар хүн байсан бэ? Үзэхгүй юу? Тэр хүн Баттултай хамаатан байна уу? Аав нь байна уу? Ээж нь байна уу? Улс төрийн өрөөнд хэнийг ямар албан тушаалд хэн лоббидж томилогдсон бай гэдэг мэдээлэл байдаг. Баттулыг жавхлан авчирсан гэж улс төрийн өрөөнд ярьдаг. Тэгэхээр та жавхлан хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзээд байна уу? Таныг одоо энэ мэдээллийг гаргаж ирсэн зорилго нь яг юу юм бол та шалгуулах ёстой гэж үзэж байна энэ хүнийг? Яг авилгатай тэмцэх газрын даргын томилгоотой холбоотойгоор та ийм ярьчих шин. Тэгэхээр жавхлан сайдыг шалгаа гэдэг та санааг хэлээ. Би 23 оны 12 сард нүүрсний сонсголт хийж яхад л ярьж байсан шин. Гэрчээр дууссан шин. Тэ. Шүүхийн шийдвэрийн төсвийг та нэмэгдүүлэх гэдэг санал та болсон уу? Бортег гэдэг одоо орд өөрөө худалдаа авах Бортегийн ордын нүүрс худалдан авах монопол гэрээний 10%-ийг Жавхлангийн хамаарал бүхий компани оролцож авсан байна. Ингэхдээ 2 удаагийн эрдэнэс томилгоогоос тендер зарлаад энийг цуцлаад 3 дахь удаад нь сангийн яамд уг тендерийн маргаан шалгадаж байх үедээ Жавхлангийн хамаарал бүхий компани нэмэлтээр орж ирсэн. Тэгвэл 10% авсан. Тэгээд шижигдэх судалгаа үст. Тэгээд шалгуулах эрх нээлттэй тий. Тэгээ би гэрчээр дуудсан. Шинжээчийн зөвлөлтөнд энэ тухай баримтанд дурдгдсан. Жавхланг яагаад гэрчээр дуудсан бэхээр энийг нь асуух гэжсэн. Та Жавхлан орж ирж суусан. тэмцэх газар шалгуулах. Орж ирээ суугаад шинжээчийн зөвлөлтийг яг тэр өөртөө холбоотой хэсгийг сонсчоод гараа авчихсан. Хариулт хэлээгүй. Харин асуулт асуухаас өмнө гараа авчихгүй. Тэгээ нэр цэвэр байсан бол тэр асуултанд хариулахгүй байсан. Тэр шинжээч ийм ноцтой дүгнэлт яриад байхад ягаад тайлбар хийхгүйсэн? Яг гараа авчиж байгаа. Тэгээ төр хороноос тэгээд үг шалгуулж болно тий. Гэхдээ төр хороо 1600 утас нотлох хоримтыг хууль хяналтын байгууллагад өгчөөд би нэхээ суугаад өгс. Би өөрөө мөрдөн шалгадаг юм шиг шүү дээ. Улсын их хурл одоо хэн шалгах төр хорооны хүрээнд хийсэн ажлаа баримтуудаа нотлох хоримтын хамтаа хууль хяналтын байгууллагад хөрвүүлчихэд байгаа шүү дээ. Одоо энэ хөрвүүлснээс хойш жил хагас болчиход шүү дээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төсвийг та нүүрс төвийн компани хэн тэгж хэлээд байна? Хэн тэгж хэлсэн бэ? шүүхийн шийдвэр өөрөө зохиогоод яриад. Намаа хөдөлчихсөн гэж байхгүй шүү дээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төсвийг нэмэгдүүлэх гэдэг саналыг та сайд байхдаа оруулсан. Яг таны тэр саналаар одоо баталж өгсөн шүү дээ гэх тийм тайлбар хийж байна. Би 2024 оны 7 сарын 10-нд ажиллаад байдаг гэсэн. Сангийн яам 2024 оны 9 сард улсын төсвийг өргөнбөрсөн. Шинэ сайд ирээд өргөнбөрсөн. Би тэр үед саний ярьж байгаа төсвтэй холбоотой энэ асуудлаар ямар нэгэн санал боловсруулаагүй. Төрөөс хуулийн сайдаар ажиллаж исэн хүн шүү дээ. Тэгэхээр ер нь бол ийм асуудлаас үүдээд одоо энэ төсөвний мэдээлэл юм боломжтой юм уу? Наад бас мэдээлэл байна. Тэр төсөв нэмжээс ороо юу бас тухай наад бас мэдээлэл байна. Ямар мэдээлэл юм? За. Тэгээ одоо нэг одоо ялагдж байгаа хоригдлын үгээр одоо энэ төсөв явдаг гэж юу байх вэ? Хууль зүйн сайд байсан хүн. За одоо надтай зэрэгцээд 2 оны одоо төсөв дамнаж оролцсон, батлагдсан хүн. За дээрэс нь
одоо 2025 оны төсвийг өнгөрсөн оны 7 сарын бүр тодорхой өдрөд 25-ны өдрөөр тасалбар болгож сайд нар төсвөө сангийн яамд хүргүүлдэг. Өөрөөр хэлбэл одоо энэ хоёр сайд маань өөрөө 2024 оны төсвийг бэлдээд үлдээсэн гэсэн үг. За одоо Алтан гэрээ сайд маань бол учраа жолоогүй байж байгаа л одоо төсвөө өргөн барьсан. Одоо нэгэнт боогдсон, батлагдсан төсвүүдээр үйл ажиллагаа явуулж байгаа манай бүх энэ удаагийн бүх сайд нар маань. Тийм. За ингээд шүүгэн шийдвэр биелүүлэх ерөнхий газар маань одоо хууль зүйн сайдын багтдаг 5 одоо сүйрхэн загчны нэг нь хөлийн цэрэг шүүгэн шийдвэр биелүүлэх ерөнхий газар за цагдаагийн ерөнхий газар гээд ингээд ийм байгууллагууд байдیں۔ За тэгээд ер нь манай төрийн тусгай албатууд маань нийтдээ 45 мянган албаа агчтай. Энүүний бараг одоо 10% нь буюу 4 мянга гаруй шахан одоо шүүгэн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын төсөд байдаг ийм усуд. За тэгэхээр энэ жилийн шүүгэн шийдвэр биелүүлэх газрын одоо багцын дүүн нь 214 тэрбум байгаа. 214. 2023 оных нь бол 145 тэрбум. Буюу нэг 40% нэмэгдсэн. За эрүүлсэн санал нь бол энээс өндөр байсан. За ингээд төсвийнхөө багтаад одоо энэ салбарын нэмэгдсэн дүүн нь энэ юм байгаа. Өөрөөр 40 гаруй хувиар. За ер нь өнгөрсөн жил мэдж байгаа та бүхэн одоо төрийн албан агч нарын цалин ялангуяа төрийн тусгай албаны албан агч нарын цалин бол сайн нэмэгдсэн. Тийм ч учраас энэ салбаруудын одоо төсвийн урсгал зардал бол ер нь энэ хэмжээнд дунджаар нэмэгдсэн. Эндээс өндөрч байгаа. Тийм. Тэгэхээр энийг одоо 2 дахин нэмэгдсэн гэж одоо өөрийнхөө намайг гүтгэж байгаа энэ сэдвээ хүч оруулах гэж хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Өөрөө энэ төсвөө өргөн барьсан хүн ингэж хэлж байгаа нь бол маш харамсалтай. Тэг их л завтай байгаа гэж хэлж. Хоёрын хооронд ер нь яг ямар асуудал вэ? Санаатай ч юм шиг санаагүй ч юм шиг ингэ. Та хууль шүүхийн байгууллагууд одоо намайг гүтгсэн гэдэг байдлаар одоо хандах уу? За яах вэ? Одоо ийм жижигэмөр хөөцөлтэй. Одоо манай хууль зүйн сайд маань одоо сүүлийн 9 сар их завтай байх шиг байна. Уг нь одоо бид хууль зүйн салбарын бас бидний үеийн одоо бас улс төрд байх ёстой төлөвлөл гэж хардیں۔ Одоо уг нь том сэдвүүл барьж аваад ноцолтмоор юм тийм ээ. Хууль зүйн сайд байсан энэ салбарын зовлон жаргалыг одоо энэ үнээс илүү сайн мэдэх хүн байхгүй шүү дээ. Одоо энэ гишүүд дотроос ч тийм ээ. Тэгэхээр одоо энэ чинь үндсэн хууль одоо салбарын томоохон реформ шаардаж байгаа үлээж байгаа ийм хуулийн одоо маш олон сэдвүүд байна. Уг нь эдрийгээ барьж аваад уг нь ноцолтвол уг нь одоо энэ намд ч хэрэгтэй байх. Энэ одоо их хуралд ч гэсэн бас хөнгө нэмэх байх гэж ингэж харж байна. Тэгэхгүй ингээл нэг хүнтэй л ингээл ноцолтол байх юм. За одоо засгийн газар ажиллаа өгснөөс хойш одоо энэ шинэ их хуралд одоо над руу л нэлийн дайрлаа. Ганц биш. Би одоо олон дэвчлээ. За тийм учраас энэ дээр би нэг тайлбар өгч гэж бодоод ингэлээ. За өөрөө тэгээд бодно үз. За тэгээд яг тэр нэг төсвийг 2 дахин нэмлээ. За тэрийг нь одоо тэр хүний тэр залуугийн төлөө тэгээд за тэр залуу нь одоо тэгээд буруу зүйл хийгээд шалгагдаад шүүхийн шийдвэр нь гараад ингээд нотлогдоод ялаа идлээд явж байгаа одоо хүн бидтэй. Тийм ээ тэрийг одоо хаана яаж тэр шүүхийн юуг нь би одоо идлүүлэхийн тэр бол тэр анги тэр одоо салбарын тэр одоо сайдын тэр их мэдлийн асуудал шүү дээ. Тэрэнд очиж би нөлөөлөх ямар ч надад шаардлага байхгүй. За би 7.5 тэрбумын гарч ирсэн мөнгө төгрөг авилгаа холбоотой юм уу? За тий. За яг хөө тэр үед нь бас над руу бас холбоол манай дахны гишүүд рүүж бас ингээл холбоол бас нөөл юм болж ирсэн. За тэгээд хуулийн байгууллага одоо шалгаа виз ингээд эцлээд тогтоодод би явсаа гэж ингэж ойлгож байгаа. За тэр залуу яхаарахгүй дахны залуу. Ер нь төмөр замаар дүүрэм ер нь дахны болсон хүчин байдаг. Яагаад тэгэхээр маань дархан өртөөж өөрөө төмөр замын одоо ууган өртөөнүүд. За тэр дундаа бүр эн чин дарханд ч одоо орсууд их байсан олон жил ажилласан ийм Оросын соёлтой ийм бас бүр төмөр замын дүүрэг байдаг. Тэндээс маш сайн одоо ийм болсон хүчнүүд үеийн одоо энэ төмөр замын болсон хүчнүүд дотор энэ дарханаас одоо тийм нэлээд тийм цоглох байр суурь эзэлт юм байна лээ шүү. Тэгэхээр тэдний л нэг ийм залуу. За мэдээж аав ээж нь одоо манай намын гишүүд бас ийм идэвхтэй гишүүд. Тэгээ одоо сонгуул одоо босод ажилд их төх оролцоо сайтай ийм. Тэгэхээр мэдхийн үед бол мэднэ. За тэглээгээд одоо ингээд муу юм болгоныг нь одоо тэгээд одоо дархны хэмжээний үнэтэй холбоотой байх хэрэгтэй гэж наах гэж их оролддог. Гэхдээ нэг үр дүн гардаггүй, чаддаггүй. Тийм чадахчгүй. За тийм учраас энэ дээр одоо итгэлтэй байх хэрэгтэй. За шүүх хуулийн байгууллагынд би бас итгэж байна. Энэ хууль дүрмийнхаа дагуу одоо би ажилласан. Тэгээд үр дүн энэ хараад явж байгаа юм байна л гэж ингэж ойлгож байгаа. Тийм.
За байж сая тэгээд би дахиад. За би төсвийн хувьд би дахиад хэлье. За энэ сайд нь одоо жишээ нь одооны сайд нь одоо ингээд төсөв ер нь ингээд яг хөө хүссэн хэмжээнд нэмэгдээгүй. За гэхдээ ингээд бас тодорхой хэмжээнд нэмэгдсэндээ одоо баяртай байна. Одоо энэ одоо оногдсон энэ төсвөө айтайхан зарцуулаад явъя гэдгээ одоо баяртай хэлж байна. За өмнө нь өөрөө энийгээ төсвөө боогод үлдээсэн үнэ нь одоо төсөв нэмэгдэж гарсанд одоо юундээ хорсоод байгааг бас би ойлгохгүй шүү. Тийм ээ. Тэгээд араас нь 2 сайдын төсөвтэй энэ өдөр шөнө шиг ялгаатай хандд юм байна.